Ингээд хүмүүсийн амьдралыг чимээг өгөх сүрүүлдэг нэг дайсан бий. Тэр бол өвчин биш. За ядуурч биш. Бусдын муу санаач биш. Харин өөрийнхөө толгойд бүтээсэн overthinking буюу хэтрүүлэгтэй бодлоод байгаа. Та ингээд дотроо бодож үзээрэй. Яг амьдрал чинь боддоор тийм аюул нүүрсэн тохиолдол хэдэн удаа байдаг вэ? Харин эсвэргээрээ айц, түгшүүр, ингүүл яах бол, ингүүл яана гэдэг бодол хэдэн удаа өөрөө чинь толгоноос гарч ирсэн бэ? Сайн бодоорой. Ихэнх хүн бол амьдралынхаа хамгийн том зовлон бодит аюул буюу өөртөө тохиолдсон зүйл биш. Харин өөрийнхөө төр дотоод зохиосон кино буюу overthinking хэтрүүлсэн бодлоос авдаг байна. За би ч гэсэн одоо олон жилийн турш ийм зүйлийг өөр дээрээ мэдэрсэн байдаг. Юу ч ихгүй орон дээр суугаад ирээдүйд юу болох гэдэг санаа зов суугаа тий. Бус хүмүүс намайг юу хийх болоо гэсэн тэр айц тэгээд алдаа юу гэдэг сүрж байгаа байдал ирээдүйд одоо янз янзын юм бодоод тэрийг өөрийнхөө толгойдор кино шиг толгоогоод өөрийгөө маш их ядраадаг байна. Гэтэл одоо явцын дунд би нэг зүйлийг ойлгосон. Тэр нь юу гэхээр хит их бодох гэдэг бол ухаантай байх нэр бишээ. Харин тархины сахилга батгүй зуршил гэж хэлэхэд болохоор байна. За тэгээд ер нь бол энд тэндээс юм уншиж судалж агаад одоо энэ хэтрүүлэн бодох зүйлээс салах одоо 7 энгийн дадлыг одоо өөртөө хоногшуулсан. Ер нь бол хэрэгжүүлээ явдаг. За энэ бол маш энгийн байгаа та бүхэнд хэрэгтэй явах гэж байна. Хэрвээ та одоо яг ийм бодлын сонин гинжинд баригдсан бол дотроо өөрийгөө одоо зүхэж харааж одоо шатаж яваа бол одоо миний хэлж байгаа энэ 7 зарчим танд маш хэрэгтэй. Олон жил хүлээх шаардлагагүй заримыг нь яг одоо өнөөдрөөс хийгээд хэрэгжүүлж чадна шүү. Одоо бүгдээрээ эхэлцгээе. За нэгдүгээр зарчим юу вэ гэхээр асуудал ихэнхдээ жинхэнэ асуудал биш байдаг. Бидний ихэнх нь одоо зовлон бодит байдал дээр биш харин төсөөлөл дээр бий болдог гэдэг та бүхэн санаарай. За бодит амьдрал дээр чи ямар нэг үйл явдал болъё л доо. Харин тэр үйл явдлын дараа бид нар толгой дотроо янз бүрийн төсөөл хийдэг. За ингэчүүл яах бол тэгвэл яах бол хүмүүс намайг ингэж бодно. Ингэж хэлэндээ яах вэ гэд 100 хувилбар зохиогоод одоо баг кино гэж болно. Бодлын кино гэдэг байгаа шүү дээ. Бодит байдал дээр бол босон зүйл өрдвөл нэг хөв байхад бид өөрсдөө 99% нь бодлоор бүтээхэд байгаа байхгүй. Тэгэхээр тэр зохиосон аимшигтай киноныхаа гол дүр нь өөрөө болдог гэсэн үг. Баг тэрэндээ бүр драматай тий. Тиймээс өөрөөсөө маш энгийн асуулт асуугаарай. Тэр нь юу гэхээр би яг юунаас айж байна вэ? Энэ бодит байдал дээр тулгуурсан уу эсвэл миний төсөөлөл үү? Тэгэд жоохон аснаад энэ асуултыг хэдхэн секундын дотор өөрөөсөө асуугаад нэг тийм overthinking дээр бодоод байгаа олон бодол чинь агаарт замхарч эхэлнэ. Ер нь бол асуудлын гол нь таны толгойн дотор бодчихсон тэрхүү зүйлүүд чинь харин таны асуудал гэсэн гэдгийг та өөрөө ухаарч байгаа. Нэмэл байна. Хоёрдугаар зарчим. Хоёрдугаар зарчим бол өөрийгөө өртөж голж боломжийг өөрөөсөө битгий холдуулаарай. Хүмүүсийн хамгийн төвөөрөмөл алдвал би идэж чадахгүй хоо, над тохирохгүй хоо, би ийм зүйлийг хүртэх хэрэггүй, бүтггүй дээ энэ гэд бодоод орлохоос өмнө өөрийгөө хасчдаг явдал байгаа байхгүй. Ажлын ярилцлага одоо хосуудын харилцаа, бизнесийн санаа, хөрөнгө оруулалт ер нь юу хэдэн те их боломж бидний гарт ирэхээс өмнө таны толгойн дотор чинь би чадахгүй гэдэг ханаар хаагдаад алгуулчдаг. Тэгэхээр бодит амьдрал дээр бол тэр ялж байгаа ялагдагч хоёрын ялгаа нь хөвчлэн авьяас аз одоо нэг сайн удам гусаа юу хэдэн те эдгээр бол бишээ. Харин нэг хэн зүйлийн дэргэд гарч ирдэг. Тэр нь та өөрөө оролдож чадсан уу эсвэл оролдоогүй юу гэдэг асуулт байна. Тэгэхээр ерөнхийдөө за энэ ч бүтэхгүй бах таа гэсэн бодол чинь таныг ингээ барьд хөдлөнгө болгож байгаа юм. Ямар ч үйлдэл хийхгүй. За харин гэхдээ эрсдэлтэй ч гэсэн нэг алхам хийж үзээд та ядаж бодит байдал энэ ингээд байгаа маань ажиллаж яана ажиллах гэсэн хариуг авч байгаа шүү дээ. Ер нь тэгээд ийм юм санаа сууж яах те. Бүтэхгүй бол туршлагуулал үлдэнэс бүтвэл харин боломж сайн л үз. Харин бодоо зуух юм бол хэцүү шүү. Тэгэхээр 20 дугаар зарчим маань юу хэлж байгаа гэхээр өөрийгөө өртөж альва нэгэн зүйлээс битээ хасаа. Та өөрийнхөө амьдралаас өөрийгөө одоо хөөж байгаа хэрэг шүү дээ. Нэрээ тий. 3 дугаар зарчим бол дуугүй орон зай ба цаг хугацаа хэлээд байна л да. Бид бүхэн бүгдээрээ нэг буруу ойлголттой явдаг. Илүү их бодох юм бол шийдэл олдноо гэдэг те нэг зүрцөө шүү дээ 7 хэмжиж нэг огтлгээд. Гэтэл бодит байдал дээр хит их бодох тусам тарих улам манраад идэг. Манраал идэг те. Улам их асуудлуудыг гаргаж ирдэг. Нэг асуудлыг одоо 1000 удаа талтаас нь тойруулж эргүүлж бодох биш харин хэсгээ хугацаанд чимээгүй орон зайд завсарлага авахтал илүү тодорхойлж харагддаг. Тэгэхээр юу гэж нэхэр хэрвээ та ямар нэгэн асуудлыг яг одоо шийдэж чадахгүй байх юм бол түүнийг хүчээр удаж тархиаг ачлах юус хэрэг байхгүй. Түр тавьчих. Жохон хөндөрч гадуур алхаа дээр гүнзгий амсгаа өөр зүйлд хэсэг анхаарлаа хандуул копи уудаг ч юм те. Тэгээ хэсэг хугацаа өнгөрөх тусам сэтгэл хөдлөл чинь намжаад бодол чинь одоо тунгалаг болдог уу хэрэггүй юм шүүгдээд цэвэрхэн болж шүү дээ. Тэгээд өмнө нөгөө уушиг хэцүү өндөр ингээд давхад хэцүү байсан тэр олон зүйлчүүд чинь энгийн нэгэн алхам болоо явж байна. Заримдаа хамгийн ухаалаг шийдвэр бол түр бодхоо болох байдаг шүү дээ. Энийг та бүхэн санаад аваарай. За дөрөвдүгээр зарчим бол одоо цагийн хүч гэж байгаа юм те. Power of Now гэдэг ном байдаг бүр. Бидний ихэнх нь өнгөрсөндөө гацсан юм уу ирээдүгөөс айгаад амьдраад байдаг. Өнгөрснөө бодож шаналдаг те. Хэрвээ тэр үедээ тэгээгүй бол яах ч байсан. Хэрвээ тэр үед ингээгүйсэн бол яах юм бэ? Ирээдүйд ингээд ийм болчвол яах вэ гэсэр яг одоо тэр хийх ганцхан алхмаа алдаад орчихдог. Тэгээд ер нь өнгөрсөн айлтын болсон зүйлийг одоо тэр чигт нь орхиё л доо те. Ирээдүйн хараахан болоогүй шүү дээ. Маргааш арай болоогүй. Харин таны өөрийн чинь мэдлэлтэйгээ цор ганц зүйл бол яг одоо мөч ахгүй энэ одоо гэсэн.
та өнгөрсөнд ингээд алдаа хийсэн бол тэрийг одоос засчээ тий. Харин ирээдүйгээс айгаад байх юм бол өнөөдөр нэг жижигхэн үйлдэл хийчихэл та. Ер нь бол том амжилтууд яг одоо хийсэн жижиг алхмуудаас бүтдэг гэдэг та хүн мэдж байгаа шүү дээ. Одоо цагтаа буцаж ирэх тусам бодол чинь цэгцрээд таны амьдрал илүү зугаатай, хөнгөн одоо өдөж болмоор болж байгаа юм шүү дээ. Энийг л санаж байгаа. За ингээд 5 дугаар зэчин бол одоо бодолтой баримт материалын шалгалтыг гэж байгаа. Жаахан албаны сонсогчлол. Гэхдээ энийг одоо өөрөөр хэлбэл бодлоо ингээд шалгалтыг гэх юм уу ингээд нэрлэх юм. Одоо таны тархинд бол одоо маш ихэн бодлууд эргэлдэж байгаа. Хэрвээ тэгвэл яах вэ, ингүүл яах вэ гэсэн асуултууд бол маш их байгаа. Гэхдээ эдгээр бодлууд чинь хідэн яг бодит баримтан дээр тулгуурсан бэ гэдгийг хайх гэдэг гэсэн үг шүү дээ. Намайг хүмүүс тоохгүй хоо гэсэн бодол танд байж болно тий. Тэгээд энэ чинь яг баримттай юм хідэн хүн таныг тоохгүй байгаа. Эсвэл би одоо энэ дэр заавал алдана да. Яг алдах чинь хин нотлоод байгаа. Эсвэл би энийг хийж чадахгүй, би ерөөсөө хангалтгүй. Тэгээд яг хангалтгүй үдэ чинь хим батлаад нөгөө нэг нотродоор батлуулаад англи хэл дээр орчуулад авид ирсэн байгаа тийм. Тэгэхээр ихэнх тохиолдолд таны хариу үгүй гэдэг үгээр тархич нь ажиллаад байгаа юм бол энэ бол баримт биш ээ. Энэ бол зүгээр л айц. Тэгэхээр та өөрөөсөө асуух гэсэн. Энэ бодол ер нь баримт нотлохоотой юу эсвэл зүгээр л миний төсөөлөл үү? Хэрвээ одоо боддоор ингээд баримт нотлохоо байхгүй бол өөрийнхөө тарих бодолтой хэлэх нь шүү дээ. Энд чинь айц юм аа. Бодол биш шүү дээ гэж хэлэх хэрэгтэй. Одоо юу гэдэг өөртөө санаа шингээж авах юм. Нэгсэндээ баримттай зүйл гэх юм бол та метр 65 байжж өсрээд 3 метр өсрөх бол боломжгүй шүү дээ. Энэ бол баримттайгоос тий. Тэгэхээр бодол чинь арай хийсвэр юм яриад байгаа шүү. Энийг ялгаж салгаж сурах гэсэн үг. Тэгээ ингэж бодлоо баримтаар шүүж сурах юм бол таны толгойд эргэлдэг нөгөө сүрэг кино. Өмнө би нэгдүгээр зэчин дээр кино гэсэн шүү дээ. Эднэр аяндаа бүдгрээд алга болж гэлнэ. Гэхдээ энийг байнга их ядаргаатай л та. Хаяа осноо жоо эмөрмөр байдаг шүү дээ. Гэхдээ орчноо мэдрээ зөв зөвхөстэй болохыг хэлээд байгаа. За ингээд 6 дугаар зэчин бол хүлээн зөвшөөрлөл амар амгалан гэж байгаа. Тэгэхээр бидний зовлонгийн хамгийн том хэсэг бол ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг дотоод шаардлага одоо дотроос нэг дуу хоолой гараад байгаа шүү дээ. Тэгэхээр би бүгдийг мэддэг байх ёстой. Би жоохон төгс байх хэрэгтэй, гоё харагдах ёстой. Хүмүүс намайг ойлгох ёстой, амьдрал шударга байх ёстой гэдэг ч юм уу тийм. Нэг ийм бүхэн зодлоод байгаа гэдэг. Гэсэн чинь бодит байдал дээр амьдрал төгс үшээ хүмүүс үргэлж ойлгохгүй, ирээдүйг угаасаа тодорхойгүй. Бид бүгдээрээ л алдаа гардаг шүү дээ. Тэгэхээр эдгээрийг сайхан хүлээн зөвшөөрөөд байх ёстой юм. Энэ бол бууж өгөх гэсэн үг шүү. Андуурч болохгүй. Харин би бүхнийг одоо хянч чадахгүй юм чинь тэгээд заавал хянах шаардлагуудыг ухамсарлах явдал байгаа юм да. Тэгэхээр ер нь юу нь болох нь тодорхойгүй байдал би бүхнийг мэдэх албатай энэ хийх шаардлагагүй шүү дээ. Заавал төгс байх шаардлагагүй. Бид нар ч хүмүүс шүү дээ. Алдаа гарах хэрэгтэй. Одоо бусдын янз бүрийн гаргаж байгаа зан аашийг бид нар бол өөрчилж чадахгүй шүү дээ. Харин өөрийнхөө хариу үйлдэлүүдийг бид нар удирдах чадж байгаа. Тэгэхээр энэ хандлага бол дотоод тэмцлийг чинь зогсоогоод оюун санаа чинь жаахан амар амгалан авчирдаг нэр шүү. Би одоо бас иймэрхүү зүйлийг айгүйх өөртөө тээж өгдөг гэсэн бэлээ. Нүдэн тарагдахгүй хүнд ачаа гэж хэлээд байгаа. За ингээд сүүлийн 7 дугаар зарчмыг тавханд хэлье. Энэ бол эрүүл байх чинь таны оюун бодлоос эхэлнэ гэж байгаа. За хүмүүс биеийнхээ эрүүл мэндэд анхаардаг шүү дээ. Дасгал, хоол, унд, ус гэхдээ толгойн доторх бодлын эрүүл мэнд гэх юм уу та одоо. Гэхдээ та хамгийн сайн хоол идэж дасгал хийж өснө гэсэн өөрийгөө байн буруутгаад, айцтай, шүүмжлэлтэй, өөрийгөө дорд үзээд тиймэрхүү байдлаар амьдрах юм бол жинхэнэ утгаараа эрүүл байж чадахгүй нэр шүү. Тэгэхээр ер нь тэр би хангалтгүй, би л болдгоо гэдэг шиг тэр дотоод дуу хоолой чиг хаанаас гарч ирдэг юм. Тэрийг бас одоо жоо хайчи те. Би одоо чаддгүй мó, угаасаа чадахгүй тэр гэсэн тэр одоо байдал чинь одоо яг бодит юм уу? Эсвэл таны багаас нь сууц итгэл үнэмшил юм уу? Эсвэл одоо хуучин трама гэж ярьдаг те. Тийм шарах юм уу? Эдгээр зүйлүүдийг бас олох хэрэгтэй. Хинч таны дотор байгааг мэдэхгүй шүү. Тэгэхээр та өөрөө өөртөө ажиллана гэсэн. Тэгэхээр оюун бодлоо зэгцлэгч нь одоо бие махбод сэтгэл зүй, амьдралын чанарыг бүгд нь өөрчилдөг байгаа шүү дээ. Цэвэрхэн цэнгийг агаар шиг бодлоо байх юм бол амьдрал чинь эрүүл байх нэ. За тэгэхээр дээр ярьсан 7 зарчмаас та бүхэн бас эрэгтэй зүйл танд үлдсэн баха гэж найдаж байна. Ер нь хит их бодох гэдэг бол ухаантай бол биш ээ. Харин тархины жоохон төөрүүд болох гэдэг шүү дээ. Энэ бол яг бодит доо дээр асуудлыг одоо байхгүй болгоод хиймэл зохиомл юм үүсгээд аюул бий болгоод байна. Иймэрхүү бодлого чинь хүнийг дотроос нь амар ядраадаг сэтгэлийн тоглоомгүй ойлгож байгаа. Тэгэхээр та энэ ядраадаг тоглоомын дүр нь биш ээ. Харин эзэн байх гэдэг шүү дээ. Одоо ингэ нэрлэх юм бол. Тэгэхээр энэ видеоны эцэст нь базаад хэлэх юм бол та ер нь бодит асуудлуудаа бодлоосоо ялгаж салгаа. Өөрийгөө өөртөө битгий гол чимэг орон зайд одоо хэсэг хугацаанд жоохон амар талтай авчих тий. Тэгээд яг одоо цагтаа ямаа хийчих. Бодлоо одоо баримтаар шалга одоо нэг зөв үгүй тий. Бас хүлээн зөвшөөрөө сурчих. Оюун бодлоо сайхан өрүүлэл хачих. Тэгээ эдгээрээс та бүгдийг хийж чадахгүй ч болов зам ядраатаас дахиад бодохгүй тий. Гэхдээ ядаж нэгийг нь одоо хийгээд жижиг алхмуудыг хийгээд хэлчихэл тий. Тэр алхам чинь одоо айж байжнуу томроо таныг одоо бодлын тэр мууга заваа гинжнээс чинь салгаад бодит амьдрал руу буцаагаад авчирч байна. Нэгөөсөндөө таны одоо амьдарч байгаа энэ амьдрал чинь таны толгойд бүрдсэн айцаас хамаагүй илүү өргөн бодиттой их боломжтой гоё ертөнц байгаа та ингээд өөрийгөө бодлороо шоронд игээ болох хэрэгтэй нэрэж байна. Энийг яагаад хэлж чинь гэхээр ер нь бид нэр ингээд гар утас гарч ирсэн сошиал дээрээс бусдын зургийг хараад би энэ шиг байж чадахгүй нэгэд маш их
бодлын шоронд өөрийгөө хийж эхэлдэг болсон. Гарууднаас өмнө бол гайгүй л байсан л та. Ер нь бол тий. Тэгэхээр та бүхэн бодлын гинжнээсээ салахыг хүлээж байна. Би ч юм байсан. Танд хэрвээ юм зүйл байгаа бол та ч гэсэн хичээгээрэй. Жижигхэн алхам жижиг. За дараагийн хэмжлэг удахгүй байна шүү. Тэгээд болцъё. Хүлээж байгаа.